Төмөр зам дахь цагдаагийн газрын нийтийн хэвжирэм хамгаалах засгийн албаагчид Монгол улсын мөнгөн дэвсгэртүүд болон их хэмжээний хөлдөөсөн мах хил давалгыг завдсан этгээдүүдийг хэлрүүлэн шалгаж байна. Улаанбаатар хотын Харьяат иргэн СБ-нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэгний 6-7-8-9-р купений агааржуулалтын хоолойд үхэр хоньны 75 кг хөлдөөсөн мах Монгол улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 150-т 20-т 10-ын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлгийг завжжээ. Дэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж хил давалгаар згсэн байна. Тэд энэ үйлдэлтэй хүний дайсан эд зүйлийг авч явсан гэж мэдүүлжээ. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлгийг завдсан иргэн СБ-нарт эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 2 заснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад 700 гаруй килограмм хөлдөөсөн хонь үхрийн мах мөн махан дотроо одоо Монгол улсын мөнгөн дэвсгэрт 890 орчим мянган төгрөг хийж улсын хэлээр гаргах гэж ирснийг илрүүлэн шалгаж байна. Хоригт эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 2 нь энэ хэргийг давтан буюу бүлэглэж эсвэл албан тушаалын байдлыг ашиглаж үйлдсэн түүнчлэн түүх соёлын дурсгал зүйл мөсийн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнд холдуур, археологийн ба палеонтологийн олдуур, эдэлгийн зүйлсийг улсын хэлээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийн хурааж, хөдөлмөрийн хүйсний доод хэмжээг 150-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдлэн гэж заасан байдаг. Дархан аймагт өндөр настай эмэгтэй гэртээ ганцаараа байхад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Тус аймгийн Төмөр зам дахь цагдаагийн газар албаагчид шуурхай ажилуулан илрүүлсэн байна. Энэ сарын 4-ний 23 цагийн үед уг хэрэг бүлтгэгдсэн байна. 74 настай иргэнхээ гэртээ ганцаараа байх үед нь 15 настай хоёр охин гэрт нь нэвтэрч манайтан бөгж Samsung маркийн гар утас зэргийн дээрэмдсэн шалгалтын явцад тогтсон байна. Тус аймгийн Төмөр зам дахь цагдаагийн газрын албаагчид энэ хэргийн сэжигтнүүдийг илрүүлэн харьяаллын дагуу Дархан аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн гэж албаны их сурвалж мэдээллээ. Иймд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс зэрэг биеэ хамгаалах чадваргүй иргэдийг гэртээ ганцаарнгийн үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Гэмт этгээдүүд хохирогчийн гарт байсан хоёр манайтан бууж Samsung маркийн гар утсыг нь дээрэмдсэнийг Төмөр зам дахь цагдаагийн газрын албаагчид илрүүлэн Дархан аймгийн цагдаагийн газар шилжүүлэн ажилласан. Баянгол дүүрэг цагдаагийн 2 дугаар хэлцээний албаагчид хүүхдийн амь нас аварсан байна. Өнгөрөгч 11-р сарын 29-ны өдрийн 19 цагт тус цагдаагийн хэлтэст Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхны 105 дугаар байранд гал гарсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу хэлтсийн эргүүлийн офицер Ахмад Ундрмаа дэд ахлагч Бэлэг сайхан нар шуурхай очин шалгахад гал гарсан байрны тог тасарсан 7 дугаар давхраас дээш үзэгдэх орчин муу утаатай байсан учраас хамгаалтын арга хэмжээ авч чанга аригчаар иргэдэд сэрэмжлүүлэг зарлаж тус байрны 50 гаруй оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Мөн тус байрны 8, 9, 10, 11 дугаар давхраас бага насны 5 хүүхдийг зөөж гарган угаартгаас сэргийлж амь насыг нь аварч аав ээжт нь хүлээлгэн өгч онцгой байдлын албаагчтай хамтран ажиллаж иргэд оршин суугчдыг хамгаалж чадсан байна. За эхний ээлжинд хамгаалтын туус татаж иргэдийг аюулгүй орчинд холдуулсан байгаа. Мөн 8 давхарлоо гарч бага насны хүүхдүүдийг доош зөөвөрлсөн байгаа. Хойд ингээ оршин суугчд айлууд их байсан. Тэгээд айлууд урьдчилан сэргийлэх ажил хийж одоо угаартаж амь насаа алдахаас сэргийлж бид нар айлуудыг одоо оршин суугчдыг маш түргэн хугацаанд одоо гадагш гарахыг анхааруулж тэгээд маш олон одоо угаартаж амь насаа эртгээс нь аварсан, сэргийлсэн бас ард иргэдэд бас сануулхад ингээд эцэг эхчүүд маань нөгөө гэрээсээ гадагш гарахдаа ажил төрөлдөө явахдаа нөгөө бага насны хүүхдүүдэд гаднаас нь цойжлоод орхичдаг тохиолдол их байна. Үүнээс үүдээд яг тухайн нөхцөл байдалд бол эцэг эхчүүд ингээд ороод хүүхдээ аварч чадахгүй. Тэгээд ингээд байж хат нь одоо аврагч нар одоо онцгой байдлын аврагч нартай хамтарч бид нар шуурхай ажилтны хүчинд одоо хүүхдүүдийг гэрээс гаргаж амь насыг аварсан байгаа. Тухайн үед бас 103 түргэн тусламж дуудаж бас угаарсан хүүхдүүдийг бас хүргэж өгсөн байгаа.